Хөвсгөл аймгийн татварын газраас газрын төлбөрийн талаарх дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Газрын төлбөр хэн төлөх вэ? Хуулийн дагуу газар эзэмшиж ашиглаж байгаа эргэн аж ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж гэрээний дагуу газрын төлбөрийг төлнө. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу газрын нэгдмэл сангийн ангилал болон тусгай хэрэгцээний газарт газрын төлбөрийг ногдуулна. Газрын төлбөрөө хизээ төлөх вэ? Жилийн төлбөрөө улирлаар тэнцүү хувааж дараа сарын 20-ны дотор төлөх болон жилийн төлбөрөө урьдчилан төлж болно. Газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд алданг тооцох, торгуулд орох болон цаашлаад газар эзэмших эрх цуцлах хүртэл эрсдэлтэй тул газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөөрөө газрын төлбөр төлөх заавар зөвлөмжийг хүргүүлж байна. Хаан банк руугаа нэвтэрч төлбөр хэсгийг дарж төрийн үйлчилгээг сонгон татвар төлөх хэсгийг даран хүлээгдэж буй татваруудыг сонгон газрын төлбөрөө төлнө. Харин төрийн банкар бол төлбөр хэсгийг сонгон татвар дээр дарж регистрийн дугаараа хийгээд газрын төлбөрөө төлнө. e-газар.gov.cg эмээн сайтаар газрын төлбөр төлөх бол газар хэсэгт дарж баруун цонхны 5-ыг сонгоход таны газрын төлбөрийн мэдээлэл харагдана. Та дурын банкны аппликейшн ашиглан QR код болон нэгэмжлэх дугаараар газрын төлбөрөө төлөөрэй.